The following is a class on the Bhagavad Gita Бхагавад-гитагийн as it is. 9:27-оос 27 дугаар шүлгээр хийсэн лекц 27 through 29 given by his divine Охин шүлт Агч Бхактивиданта Свами Прабхупад Bhaktivedanta Swami 1966 оны 12 дугаар сарын 19 Нью-Йорк 1966 in New York. Jat karosi dadasnasi jat juhosi dadasi jat tapassasi kaunteya kurussatad madarpana. Here is a general энд prescription бүхэл хүмүүс зориулж for all people for transcendental Кришна хамсын трансцендент тухам зорилгын тухай ерөнхий зааварчилгааг өгч байна. Яд Крошин чи юу ч хийсэн бай тэрийн чухал биш гэсэн утгатай. Түүнийг зүгээр л Кришнагийн төлөө хий гэсэн санаа юм. Өмнөх цуглаан дээр бид үүнийг хэрхэн хийх тухай ярилцсан. Та хизээд ямар нэг зүйлийг хийж байдаг. Кришнагийн төлөө ямар нэг зүйлийг хийгээд ухамсараа өөрчил. Юу ч хийдгүй хүн хийж байдгүй. Энэ боломжгүй. Та хорны төлөө ч зүгээр сууж чадахгүй. Учир нь амьд бодголууд бидний байр суурь бол үргэлж идэвхтэй байх ёстой дөршдөг. Та бүхэн үүнийг ойлгож байна уу? Би энэ биес гарч явмагц бие махбод ямар нэг үйл хөдлөлтөй болох болно. Бүхэл үйлдэл зогсно. Харин би дахиад өөр нэгэн бие рүү ормогц. Шинэ хэлний дотроос энэ үйлдэл эхэлдэг. 7 сартай болмогцоод хүүхэд хөдөлгөөнд орж идэвхжиж эхэлдэг. Орхинлог сүнс нь үргэлж идэвхтэй оршдог. Идэвхтэй энэ бүх үйлдэлүүдийг Кришна ахамсарт нийцүүлэн үйлдэх хэрэгтэй. Яд Кроши буюу та юу ч хийсэн бай. Subhasvi phalairevam mokshase karmabandhane sannyasa yoga yuktatma vimuktamam upaisasi. Now here is a neutralization. Саармуулах томьёолыг өргөн барьжээ. Whatever we are doing, Бид юу ч хийсэн бай. Тэр нь ямар нэг үр дагаврыг бий болгож байдаг. Хэрвээ бид энэ сайн зүйлийг хийх аваас сайн үр дагавар үүснэ. Хэрвээ бид буруу зүйлийг хийх аваас мөн л тийм буруу муу үр дагавар гарна. Үйл болгон өөрийн үр дагавартай. Энэ материалын ертөнцид бид ийм л хашуун туршлагыг амсаж мэдэрч байдаг. Жишээ нь бид хит аваас үүний үр дагаварт бид 2 өдрийн турш хоолонд шингэхгүй явах болно. Үүн шиг энэ материалын ертөнцийн үйл болгон өөрийн гэсэн үр дагавартай байхаар бүтээгдсэн. Гэвч Кришна айлтгатаа хэрвээ та Кришнагийн төлөө Кришна ахамсарт үйл үлдэх аваас тийм үйлдэнд үр дагавар үүсэхгүй хэмээсэн. Шубха палай мокхяшаси карма бангана их. Түргээр хэлэхдээ бид ямар үйлийг хийж ёстой тухай ярилцсан. Энэ нь тодорхойлогдсон. Яг карманы ятролоко ям карма бандханах. Карма бандхана гэдэг нь та өөрийнхөө үйлсийн үр дагаварт хүлэгдэн гэсэн утгатай. Гэхдээ хэрвээ та ягартгийн төлөө буюу ягартга гэдэг нь Кришна буюу Кришнаг зааж байгаа ажиллах аваас ямар нэг үр дагавар гарахгүй. Шубха хэмээсэн. Шубха гэдэг нь сайн гэсэн үг ба шубха гэдэг нь муу гэсэн утгатай. Сайн муу үйлсийн үр дагавар алин байлаач та энэ биеийг хүлээж авсан. Take this body. Suppose as a result of your good action. Сайн үйлийн үр дагавар болж та Америкийн Рокфеллерийн гэр бүл төрнө. In the Rockefeller family of America. That's right. But so far би нөхөдийн тухайд бол би өөрөө зовлонгоор дүүрэн та өөрийгөө баян чимээлэг гэр бүл төрсөн эсвэл дээд гарагт төрсөн урт удаан амьдралтай сахиусан нэгүтийн гарагт төрсөн гэж бардах хэрэггүй.
where you can have. Ямар ч тааш та материалын бие хүлээж авсан. But still, you have got the material body. And as soon as you get Материалын биеийг авсан тул та тэр материалын биеийн үр дагавар болсон оролцсон зовлон болон төрхийн зовлон, өхөхийн зовлон, үтлийн зовлон, өвдгийн зовлон амсах хэрэгтэй болох ба тэр нь цаашид үргэлжилсээр байх болно. Та баян жимээлийн нэгэн болохоор та материалын зовлонд өртөхгүй байж магадгүй юм. Гэсэн ч танд ямар тайвч нөлөөлөл байсаар байх болно. Тиймээс ч энэ бүх материалын нөлөөллүүд нь та сайн үйл хийсэн бай, муу зүйл хийсэн бай танд нөлөөлсөөр байх болно. Тиймээс ч Бурхан Кришна шубха палайр ива моклашасе буюу хэрвээ чи өөрийн үйлээ Кришна хомсортой нийцүүлэн үйлдэх аваас чи өөрийн сайн ба муу бүхий л үеийн үр дагавраас ангижрах болно гэж айлтсан. Таасны тал. Учир нь чи Кришна хомсод оршин байгаа болохоор хожим хойчдоо ямар нэг үүссэн үр дагаврыг нь хүлээж авахгүй. Тиймээс таны байр суурь трансцендент болно. Та сүнслэг ертөнцид тийш шилжин очих болно. Тиймээс ч та бүхий л үр дагавраас чөлөөлөгдөнө. Бхагавад-гитагийн бүр ихэнд Аржуна тулалдаанаас үүсэн гарах туйлын олон үр дагаврын талаар гашуудан бодож байсан бол хэрвээ би Кришнагийн төлөө тулдах юм бол үр дагавар үүсэн гарахгүй юм байна гэдгийг ойлгоод тэр тулалдсан. Энд ч мөн хэрвээ чи Кришнагийн төлөө үйл хийх аваас гэдэг талаар тодорхой өгүүлсэн байна. Дадаси гэдэг нь өглөх хандив гэсэн утгатай. Өглөх хандив нь карма канди бичаараа буюу үр дагаварт үйлдэл харгалздаг. Жишээ нь би танд жаахан өглөх өгч гэж бодъё. $100 танд өглөх болгон өгчээ. Үр дагаварт нь би $400 танаас авна гэсэн үг. Энэ бол байгалийн хууль. Түүнээс гадна хэрэг миний мөнгө ямар нэг бохир буруу үйлэн зориулагдсан бол хэрвээ та миний мөнгийг авахаас та зовх болно. Та миний үйлдлийн үр дагаврыг хуваалцлаа гэсэн үг. Энэ бол кармын хууль буюу кармын маш нарийн хууль юм. Харин одоо та Кришна хомсрын тулд өмнө хэмдээ өргөх хаваас үүнд ямар нэг үр дагавар үүсэхгүй. Мэдээж ямар нэг үр дагавар бий л дээ. Түүнээс трансцендент үр дагавар гэх ба та айчмаар Кришна хомсортоо өгсөн дээшлэх болно. Дадасия. Тиймээс ч бүх зүйлийг Кришнагийн тулд хийх ёстой. Хэрвээ та тэгж чадах хаваас та өөрийн бүхий л үйл ба үүлийн үр дагаврыг саармагчуулах болно. Шубха палар ивам огшаасэ. Та ангижрах болно. Саньяса йога юктаатма вимукта мам опайшаси. Саньяса буюу огоор гэдэг нь үйл ба үүлийн үр дагавраас ангижрна гэсэн утгатай. Үүнийг саньяса гэж нэрлэдэг. Саньяса гэдэг нь зүгээр л улбар шаруу өмсөхийг хэлдэггүй. Саньяса гэдэг нь үйл ба үйлдвэрлэлийн үр дагавраас чөлөөлөгдөхийн нэр юм. Бид цаг ямагт үйл ба үйлийн үр дагаврыг бий болгож байдаг болохоор Ведийн стандартаар бол амьдралын тодорхой шатны хүн саньяасан шатыг хүлээн авахыг зөвлөдөг ба тэгснээр тэрээр өөрийн үйл ба үйлийн үр дагавраас ангижирдаг. Тэгвэл хүн хэрхэн яаж үйлийнхээ үр дагавраас чөлөөлж болох вэ? Зүгээр л Кришнагийн төлөө ажиллана. Тэр ч байтугай. Гадны өнгөн дээр та ямар нэгэн муу үйл хийж байгаа мэт харагдаж болох ч түүнд үр дагавар үүсэхгүй. Энэ бид өөрсдийн үйлийг ямар нэг бохир сэтгэлтэйгээр хийж болно гэсэн үг биш. Үгүй. Үгүй. Мэдээж хэрэг шин шилтэн тэгж чадахгүй. Гэхдээ тэр ч байтугай та хийх ёсгүй ямар нэг ариун бус үйлийг хийсэн байлаач түүнд үр дагавар үүсэхгүй.
It is Учир нь баталгаа нь энэ байна. because the assurance is there. Хаан тон сроо папапё мокш чайшами маш учаха. The Lord Бурхан save you таныг from the тэрч байтугай ариун бус үеийн тэм үр дагавраас ч хамгаалнаа гэсэн. impious activity. Сарва папапё. Папа гэдэг нь нүгэлтүүл гэсэн утгатай. A devotee never acts Чин шинэлт нь хязгаарч нүгэлтүүлэг үйлддэг. that he sometimes Гэхдээ заримдаа тэрээр consciously санаатай болон санамсаргүй байдлаар there will be ямар нэг тиймэрхүү үйлийг хийх аваас түүнд нь үр дагавар үүсдэг. Тамиасны саньяса йога юктахма нэмэгто мама опиашаси. and so long you are not liberated. Та өөрийн үйлдэл үйлийн үр дагавраас чөлөөлөгдөөгүй цагт та ангижран чөлөөлөгдөж чадахгүй. Та ангижиж чадахгүй. Cannot be liberated. Now the pious activity Энэ түүхийн тухайд бол in my whole life. жишээ нь би бүхэл амьдралынхаа туршид ямар нэг нүгэлтүүл үйлдэж байгаагүй гэж бодъё. Би зөвхөн буян сайн үйлдэлийг л үйлдэж байж. Энэ буян түүлийн үр дагавар нь Жанмай Шория шүртэ ширипхи байх болно. In your next life Энэ түүхийг ачаар дараагийн төрлөдөө та маш хүндтэй язгууртан гэрүүл төрж болно. highly respectable aristocratic family Жанмай Шория та бас great amount асар их хэмжээний эд байлгийг хүлээж авч болно. Жанмай Шория шүртэ та бас маш сайн боловсрол мэдлэгтэй эсвэл маш гоо өсгөлнтэй болж төрж болно. Та маш сайхан биетэй болж төрнө. Энэ бүхэн сайн үеийн үр дагавар үрдүү юм. Өнөөдөр би энэ бүх зүйлийг хүлээж авсан гэж бодъё. Гэвч энэ бас ангижрал биш. Гэтэл бид ангижрахыг хүсэж байгаа шүү дээ. Бид материалын хөртлөөс чөлөөлөгдөх гэж хүсэж байгаа. Сайн үйл хийлээж, муу үйл хийлээж энэ ангижралд хөтлөхгүй. Боолцогдол гүдэгдэл байсаар байх болно. Харин та Кришнагийн төлөө бие Кришна ахамсарт үйл үлдэх аваас та ангижрах болно. Ангижрах гэдэг нь та сүнслэг ертөнц тийш шилжин очно гэсэн үг. Мам упашаси. Мам гэдэг нь чи над руу үеч чаднаа гэсэн утгатай. Самохам сарвбхутешу наме дешсасинапья je bhajanti tumang bhaktya moite tesu chapaham. The Lord says Бурхан айлтгатаа that I am neutral. би бол завсрын байр суурьтай хэмээсэн. Тэгээд бурхан завсрын байр суурьтай. Самахам сарва бхутешу. Samata means Самата гэдэг нь at this point we have discussed. энэ тухай буюу самагийн талаар God is neutral. бурхан хэрхэн яаж саарам буюу сама төлөвт оршдог тухай бид ярилцж байсан. Neutral. Хэрвээ тэр сама юм бол самаа саармаг гэсэн утгатай. Or different Бид хэрхэн хүмүүсийг төвчнгөөр нь ангилж амьдралын хэлбэрээр нь ялгаж харилцах ёстой гэж. Юм уу самата. now. Би бүдүүлтүү жишээ татъя л да. Suppose I am a shopkeeper. Би нэгэн дэлгүүрийн эзэн байлаа гэж бодъё. I have got different varieties of goods. Манай дэлгүүрт олон янзын мараа байдаг гэж бодъё. Хэрвээ та надад багахан мөнгө төлвөл танд би чанар муудайхан барааг өгнө. Another Өөр нэг худалдан авахч надад өндөр үн төлөх аваас би түүнд чанар сайтай барааг өгнө. then I am supplying you. Би зарим нэг худалдан авахч чанар багтай бараагаар, зарим нэг худалдан авахч чанар сайтай бараагаар хангаж байна. Inferior quality. Энд ямар нэг алагчлах үзэл гаргасан гэж юу? Customer I supply superior quality of goods. Is there any Aлагч- partiality? No. that is Үгүй. not. Энэ бол алагчлал биш. So God gives you Тэгээд бурхан танд result. таны үеийн таны үр дүн өргөн барьж байна. Сама хам. He is impartial. Тэр алагчлалгүй. You do good act, Хэрвээ та you get good сайн үйлийг хийсэн бол та сайн үр дүн хүлээж авна. Хэрвээ та муу үйлийг хийсэн бол муу үр дүн хүлээж авна. common. Энэ бол сама хам сарва. The Lord says, Samoham sarvabhuteshu name desha. Тэгээд бурхан альтгата сама хам сарва бүтээ шүү. Not that. Намайг тийшээс тийм яах мэсэг энэ хэн энийг зовж байгаа нь бурхан түүнд атааснаас болсон гэсэн үг биш. Үгүй. Бурхан атаач биш. Suffering his own. Тэр өөрийн үйлдээс болж зовж байгаа хэрэг шүү дээ. The same example, Үүнтэй адил жишээ татчих болно. just like a person is Шинэ нэгнийг ordered дээд by the шүүхээс High Court, үхлээр шийдэгчээ гэж бодъё. condemned to death, Тэр шийдэх хүссэн. will be punished. Тэгвэл бол түүний шийтгэл. Does it mean Энэ the High Court дээд has шүүх to тухайн тэр хүнд be мөш сансан учраас түүнийг тэгж шийдгсэн гэсэн үг үү?
He has created such situation. Тэр түүний өртөн биш. Тэр хүн тийм өсөлт байдгийг бий болгосон учраас л өөхөх ядаар шийтгэгдсэн. Тэгээд шүүх тийм шүүсний хариуцлагыг өөрөх ёсгүй. Тэр зүгээр л ажиллаа хийсэн. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу. Энэ шиг материал ертөнцийн дэх Бурхны төлөөлөгч нар нь тоо томшгүй олон. Тийм төлөөлөгч нар байдгийг бид мэдэхгүй. Гэвч сударш Шастраас бид ямарааш буюу шүүх цэцгэлс байдаг болохыг мэдж болно. Бүх зүйл бий. Харин тэр өөрөө завсрын нейтрал байр суурьтай. Энэ нь Бурхан заримдаа нэгнийг хандаад заримдаа сөр ханддаг гэсэн үг биш. Үгүй. Түүний байр суурь үргэлж нейтрал саармаг. Дэвшаа гэдэг нь шинэ нэг бий эсвэл шинэ нэг нь надад атаархдаг гэсэн утгатай. Мэдээж хэрэг бидний мөн чанар бол атаархах. Тэр ч байтугай дайсандаач найздаач тэр байтугай найздаа хүртэн шүү. Шинэ нэг материал байдлын сайжраад санхүүн өснө хэмжээд ирвэл бид атаархдаг. Энэ бол босод сүнснүүдийн мөн чанаруудын нэг. Тэр ч байтугай миний хүн надаас агуу болж болно. Тэгвэл би атаархна. Энэ бол жам ёсны чанар. Гэвч Бурханд тийм өдүүлэг шин чанар байдгүй. Тэр хэнд ч атаархдаггүй. Самохон сарвапути шүү. Түнд хүн ирхэн хинч байдгүй. Тэрээр дайсагнан хандах шинж байдгүй. Гэвч ихтэй гээд тэрээр онцгойлон би панч бажанти туман багтя буюу чин бишрлийн үйлчлэл зүтгэл буюу Кришна хомсорд автаж байгаа хинч Маите буюу үнэс надтай оршдог. Маите тийшүү чаапи хаан буюу би түүнтэй хамт хинэн айлсан. Харж байна уу? Чин бишрэлтийг түүнээс салгах боломжгүй. Хойцоогүй цэвэр чин бишрэлтийг Бурханаас хизээж салж хаагцаж чаддаггүй. Манjana churito bhakti ulo chaanina santak sadeva hidya ishu vilakayanti Pirmanjana та өөртөө Бурхны хайрыг хөгжүүлэхэд энэ бол жам ёсны зүйл. Та яг л өөр хэн нэгнийг хайрладаг шиг л та хэн нэгнийг хайрладаг бол та өмнөж түүний тухай бодно. Энэ бол жам ёсны зүйл хинч байлаа гэсэн. Энэ бол хайрын үндсэн чанар. Гэхдээ хүн материал ертөнцийн доторх бидний хайр бол Бурхны хайрлах хайрын уруу тусгал юм. Хайр гагцгүй Бурхныг хайрлахад чиглэгдсэн байхад боломжтой. Энэ материал ертөнцид хайр гэгч зүйл байдгүй. Бүгд шунал хүсэл. Энд хайр байх боломжгүй. Хайр гэдэг үгийг Бурханд л зориулж ашиглах боломжтой. Энд гагцгүй уруу туссан тусгал буюу хайр гэж нэрлэгдэх зүйлс л байдаг. Энд хайр байхгүй. Хайрын үн чанар нь гэвэл хайрлагч нь агшин мөч бүр ямар нэг ашиг хонжоо харалгүй. Ямар нэг арга харалгүй хайрлах явдал юм. Энэ бол жинхэнэ хайр. Жинхэнэ хайрыг Бурхан Чайтанья тодорхойлсон байдаг. Түүний Бурханы хайрлах хайрын нэг бодог шүлгээр илэрхийлсэн тодорхойлолт гэвэл Аштишо Патаратам Пинаштуман Мармахатам Каротова Аташнат буюу Эхлээд эзэн Кришна минь ээ. Та намайг тэрнэ үү? Эсвэл хөлбөрөө өшгөж өгнө үү? Та таалаараа л бол. Та хүснээ хийж болно. Та надад үзэгдэхгүй байснараа миний зүрхийг хэдэн хэсэг болгон ууч тастан хаях юм хэмээсэн. Шинэ нэгэн хайртай нэг нь хайрынхаа эзнийг харахыг ихээр хүсч байдаг. Гэхдээ хайрын эзэн нь түүний үйл хэрэг хаваас тэрээр чандан ашуулдаг. Тиймээс Бурхан Чайтанья би таныг харахыг хичээж байгаа ч та үл харагдана үлээ. За яах вэ? Миний зүрх хэдэн хэсэг болон урагдлаа гэсэн ч би таныг хайрсаа байх болно. Би хайраасаа нүүр хөрүүлж үл чадна хэмээн айлцсан. Энэ бол цэвэр хайр.
Тиймээс Кришна Итто Бажанти мам Бхакти хэмээн айлцсан. Бурхныг тэгжгээр хайрлагч нэгнийг Бурхан мартсан гэж бүү бодогдсон. Бурхан бас яг тийм янзаар бодож байдаг. Хэдий та түүнийг харахгүй ч гэхдээ та харна. Кришна ухамсарт ахиж дэвшсэн хүмүүс нь Кришнаг үргэлж харж байдаг. Үргэлж. Чин бишрэлтэн Кришнаг үргэлж харж байдаг шиг Кришна үргэлж чин бишрэлтэнгээ харж байдаг. Энэ бол харилцан солилцоо. Хэдий тэр саармаг байр суурийг баримталдагч тэрээр айлтгата би саармаг дундыг баримтлагч мөн чанартай гэмээсэн. Гэхдээ би өөрийн бишрэлтэнгээс яагаад ч нүүр буулж чадахгүй. Тэр намайг өргөж бодож байдаг хэмээсэн. Энэ бол түүний бууж өгөл. Өөрөөр бууж өгөлтийг Кришна Гопи нарт өгсөн. Гопи нар түүнийг маш ихээр хайрладаг байсан учраас Кришна би та нарын намайг хайрлах хайрыг эргүүлж төлж яагаад чадахгүй. Энэ миний чадлаас давах зүйл. Та нар өөрсдийн үйлдэлдээ сэтгэл хангалуун үедээ би харин өргөж төлж чадахгүй хэмээн айлцсан. Харалтаа. Бурхан маш хүчрхэгч тэр өөрийн бишрэлтэнгийн хайрыг эргүүлж төлөх асуудал дээр бүдэрч байна. Самахан сарвапути шу намайг дившости наприя итто пажанти мам притя. Притя гэх нь хайраар гэсэн утгатай. Бид мөргөн залбирх ёстой. Мөргөн гэдэг нь Бурхны дэд байдвал жохомжгүй. Жохомжтой үг нь Сева. Бажанти гэх үг юм. Энэ бол Бажанти. Тэгээд хэлсэн болоод чин бишрэлтийн хоёрын хоорондох зүйлсийн талаар өгүүлэхдээ Бажанти хэмээх үгийг ашигладаг. Бажанти гэдэг үгийг мөргөх хэмээн орчуулж болохгүй. Мөргөх гэдэг үг нь Пуужа гэмээс утгатай. Пуужа. Жишээ нь нэгэн соёлт хүмүүс энд иржээ. Би түүнийг бүхэл боломжит хүндэтгэлээрээ хүлээн авчээ. Үүнийг пуужа гэж нэрлэдэг. Энд ямар нэг хайр байхгүй гэж болох юм. Энд зөвхөн ёс суртахуун бүрэн журам шаардлагатай. Харин хайр гэдэг бол өөр. Энд Бажанти тухай хэмээн айлцсан. Бажанти гэдэг нь хайраар үйлчлэн зүтгэх гэсэн утгатай. Хайрын тухай ярьж байгаа газарт үйлчлэл явагдаж байдаг. Бидэнд практик жишээ бий. Жишээ нь би хэн нэгнийг хайрлажээ гэж бодъё. Хэрэв би түүнд ямар нэг зүйл өгөхгүй бол эдгэрч бай, эдгүүч бай ямар нэг зүйл өгөхгүй бол энэ ямар хайр байх вэ? Энэ бол хайр. Хайр биш. Хайр гэдэг нь Бажанти буюу үйлчлэн зүтгэх гэсэн утгатай. Энэ бол хайр. Энэ бол хайрын эхлэл. Тэрч байтугай хайргүй байлаач хэрвээ та тодорхой дүрм журам зарчмын дор хэрвээ та үйлчлэн зүтгэх хаваас та өөртөө хайрыг хөгжүүлж чадна. Энэ Шаванам Киртанам юм. Бидний баримтлагдаг аргаар бол та сонсоод бие ярих нь Бурхны хайрлах хайрын эхлэл байдаг. Май татагтай та бүхэн ямар нэг итгэлтэй байж ирнэ. Энэ бол итгэл хайр хөгжихийн үндэс. Энэ итгэл хайр хөгжихийн үндэс юм. Бид Кришнатай холбоотой өөрсдийн холбоо харилцаагаа мартсан. Түүний учраас энэ цаг мөчид хайрын тухай ямар ч яриа байх боломжгүй. Гэхдээ бид энэ хайрыг Шаванам Киртан барьцаасаар дамжуулан хөгжүүлж болно. Бажанти гэдэг нь Бхакти гэсэн үг юм. Бхакти ихэн чин бишрэлтний ихэн сонс дуул сонс. Сонс дуул сонс. Татан дуулахгүйгээр сонсох тухай яриа байх боломжгүй. Сонс гэдэг нь хэн нэгэн татан дуулж байх ёстой гэсэн. Бид хөгжим музиктэй дуулж байна уу? Эсвэл Бхагавад Гитагийн лекц дуулж байна уу? Аль нь татан дуулах процесс юм. Харин бусдын буюу хэд сонсдог. Сонсох ба татан дуулах нь Бхакти буюу чин бишрэлийн эхлэл юм. Тиймээс чинь Итто Бажанти мам Бхактиг мөн зөвлөсөн. Чин бишрэлийн хайр бүхий шинж давтах дуулах үйлчлэлээс эхэлдэг. Шаванам Киртанам Вишнохо Смаранам.
Smaranam. Смаранам. Smaranam means Смаранам гэдэг нь дурсан санах гэсэн утгатай. Smaranam Kirtanam Vishnu Smaranam Pada Sevanam Archanam Bandhanam Dasam Satkhamatma Nivedanam. So these are the 9 processes. Бхактийн 9 процесс байдаг. Тэдгээр нь сонсох, давтах, дурсан санах, Offering food stuff хоол цоогоо өргөх, and cleansing the сүм temple угаах, цэвэрлэх, and offering your earning. олсон мөнгөө өргөж болгох гэх мэт. Everything reciprocity, dealing. They are not inactivity. This is the work. Бүх зүйл харилцсан үйлдэлтэй. Тэд зүгээр суудгүй. Service. Энэ бол бхакти. Farming or Tribhyavach. Service to be rendered with life, with wealth, with words and with intelligence. Бид баялаг үүрээ оюун ухаанаараа үйлчилж байдаг. Intelligent man can serve. Оюун ухаан өгөө хүн тэгээд эзэнд үйлчилж чадахгүй. Кришнаи ажиси бадар чадвараа зөвхөн оюун ухаан бүхэн хүмүүс л Кришнад үйлчлэн зүтгэж чадах бөгөөд оюун ухаанд бус ангийн хүмүүс биш. Бүх зүйлийг гүйтгэх буюу оюун ухааны усламжтайгаар гүйцэтгэх ёстой. Тхия гэдэг нь оюун ухаан гэсэн утгатай үг. Вача гэдэг нь үг яриагаараа гэсэн утгатай. Бас өөрийн мөнгө хөрөнгөөр амьдралаар. Энэ бол дээд эдэнд үйлчлэн зүтгэхийн харилцан хоёр талын үйл юм. Хэрвээ хэн нэг чин бишлэлтийн ийм чин бишлийн үйлчлэлийг тогтмол үйлдэх аваас бурхан хизээж түүнийг мартдаг. God will never forget. Тэшүү тийм ая. Тэр үргэлж надад үйлчилж байдаг болохоор тэрнтэй адил би үргэлж түүнд үйлчлэх болно гэж боддог. Урам уурах ямар ч шалтгаан байдгүй. Хэрвээ та бурханд үйлчлэхэд чиглэсэн өчүүхэн жаахан ч гэсэн үйлийг хийх аваас энэ нь Кришнагийн тэмдэглэлд бичигдэн хадгалагддаг. Таны хөдөлмөр зүтгэл таны хоосон өнгөрнө гэж бүү бод. Шинэ сэтгэлээсээ хийсэн үйл бүхэнтэй тэмдэглэгдэнэ. Үүнийг маш тодорхойгоор энэ өгүүлсэн. Тэд намайг үргэлж бодож байдаг шиг би тэднийг цаг ямагт бодож байдаг. Хэрхэн цааш нь улам илүү хөгжүүлэх вэ? Хэрхэн өөрийгөө хурдан ирүүлэх вэ? Хэрхэн тэднийг бүхий л төрлийн бохирдлоос нь ангид байлгах вэ гэх мэтчлэн бодож байдаг. Тэрээр түүнд оюун ухааныг өгдөг. Үүнийг нь өөр нэг газар дурдсан. Энэ тухайтай 10 дугаар бүлгээс олж уншиж болно. Ишээ сатата юу танам. Адад чин сүсэг бишрэлтэйгээ бас хайр дүүрнээр үргэлж давтагч нарыг Будхи йогам надами тахгүй. Би тэдэнд оюун ухааныг хайрлана хэмээсэн. Учир нь оюун ухаан маш чухал. Тэр хүн Кришна ухамсарт ахиц гаргаж чадахгүй. Зөвхөн оюун ухаантай хүмүүс ингэж чадна. Энэ оюун ухаанаар бурхан хангаж байдаг. Дадами будхи йогам там. Би түүнд тийм оюун ухааныг өгнө. Ямар оюун ухааныг вэ? Инамам пантитэ буюу тэр оюун ухаанаар дамжуулан тэрээр над руу маш түргэн иргэн хэмээсэн. Ийм учраас бидний тэргүүн дэрийн өгөрөг болоос өөрсдийгөө Кришна ухамсарт автуулах явдал юуны түрүүнд хорой зээр дүрм журм зохицуулах зарчмууд орно. Хэрвээ бид тэдгээрийг дагах хаваас хэрвээ та тэр шалхмуудыг дагах хаваас бурхыг харна. Бурхантай холбогдно. Бурхантай холбогдсон тийм их зүйл ш. Хэрвээ бид тэр зарчмуудыг хүлээж авах хаваас бурхан туйлын хямд болно. Бидний шүү дурлапхам аатан багтаа. Дурлапха гэдэг нь туйлын хямд гэсэн утгатай. Ямар хүн хямд вэ гэвэл цэвэр чимшрэлтний хямд. Харин бусдад нь буюу энэ ухаанаар цэцэрлэгч нар, шинэ онол бий болгогч нар, галзнаас үзэгдэл үзэгч нарын хувьд бурхантай холбогдох боломжгүй. Гэхдээ дурлапхам аатан багтаа буюу тэр цэвэр чимшрэлтэндээ туйлын хямд. Тиймээс бидний үүрэг болвоос Кришна ухамсарын дадал практикаар цэвэр чимшрэлтэн болох явдал. Энэ тийм хэцүү биш. Үнэхээр Хари Кришна 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 Хари Рама Рама Хари мантраг давтан дуулж байх хаваас та айжмаар хөгжин дэвшиж байгаагаа өөрөө мэдрэх болно. Кришнад таны дотоод буй, бурхан таны дотор буй,
тэр танд одоо энэ техникчдийн үйлдэх оюун ухааныг өгөх болно. Тэр цагт бүх зүйл тов тодорхой бас хагаад үр дүн чагтаа дихам хунаажма наа тимам үти каунти абоё. Энэ би орчсныхоо дараагаар чи над руу ирэх болно хэмээсэн үг байх болно. Тэр цаг таны хүмүүний амьдралд төгс төгөлдрийг